За сайн байна та бүхэндээ энерги хүргэе. За намайг мөнх хөрөгдөг шинжилгээ ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжилгээ ухааны сургуулийн химийн инженерчлийн салбараас оролцож байна. За тэгэхээр та бүхэндээ усан за хүнд металлууд болон бромын ионыг ялгах зорилготой грамм гарган авах. За түүний хөгжүүлэлт болон шинж чанарын судалгааны үр дүн хэсгээс танилцуулнаа. За дараах агуулгын дагуу товчхон танилцуулна. Тэгэхээр ерөнхийдөө гол хоёр агуулга байна. За эхнийх нь бол одоо байгалийн төвхийд болох за кавлын болон доломитаас гарган авсан мембранаар усан услаас бол одоо хүн дээр нь тийм ээ цогцоор нь хүн металлуудыг ялгах туршилт судалгааны үр дүн хэсэг. Дараагийнх нь бол энэхүү кавлын болон доломитаас гарган авсан мембранаар за мөнгөөр хөгжүүлээд за усан услаас бромид ионыг ялгасан туршилт судалгааны үр дүн хэсгийг танилцуулнаа. За бид бүхэн яагаад бас энэ судалгааны ажлыг хийх болсон бэ? Тэгээ гол үндслэл маань бол урд өмнө байсан одоо хүртэл бас шийдэгдээгүй бүрэн дүүрэн бас шийдэгдэхгүй байгаа. Дэлхийн техник хамарсан юм томоохон асуудлууд бол байгаа. За эдгээрт бол ялцчгүй агаарын бохирдол байж, хөрсний бохирдол тийм ээ, усны бохирдол бол орж байгаа. За манай орны хувьд бол агаарын бохирдол бас нэг томоохон асуудал байж байгаа. Тэгэхээр эдгээр бохирдуулагчд бол одоо хүний үйл ажиллагаа бас нөлөөтэй байж идэг. Жишээ нь одоо үйлдвэржилт байж, хотчлт байж тийм ээ, хүн амын хит төсөлтөд шалтгаалаад бохирдлын хэмжээ бол жилийн ихсэж идэг. За эдгээр бохирдлуудаас бол одоо энэ усны бохирдол маань бас томоохон асуудлын нэг хэвээр байна. За энэ усыг гол бохирдуулагч маань юу вэ гэхээр одоо жишээ нь хүнд металлууд байж идэг, хөдөө аж ахуйн орчин сайд тусгагч юм бодисуд байж идэг. За дэглэмхийн органик бодисуд байна. За мөн одоо бос төрлийн химийн бодисуд хаягдлууд байж байгаа. За нийгэмд ус маань эдгээр бас хаягдлуудаар тийм ээ бохирдуулагчдаар бохирдсон болоод цэвэрлэхгүйгээр тийм ээ байгаль орчинд стандартыг хангахгүйгээр байгаль орчинд нийлүүлэх юм бол эргээд хүний эрүүл мэнд болон одоо байгаль орчиндөө бол маш цэвэр нөлөөтэй байж идэг. Ялангуяа хүн металлууд бол одоо тавдар үүсгэх гэсэн. За тэгэхээр бол эдгээр бохирдуулагчдыг байгаль орчинд нийлүүлэхээс өмнө бол одоо илүү үр дүнтэй сайн технологиор бол зайлуулах юм зайлуулж тийм ээ нийлүүлэх юм шаардлагатай байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бохир усыг бохирдуулагчдыг тийм ээ бохир усыг цэвэрлэх бол технологиуд байгаа. За энд бол одоо адсорб байж гин, ion exchange байгаа, коагуляц байна, цахилгаан эмийн арга байна. За мөн одоо мембран технологи байгаа. За бид бүхний хувьд бол мембран технологиг онцлоод за мембран технологи хөгжүүлээд гарган аваад бол одоо усан-услаас эдгээр бохирдуулагчдыг зайлуулах юм зорилготойгоор бол энэ ажлыг хийсэн байгаа. За тэгэхээр цаашд мембран технологийн талаар товчхон танилцуулъя. За мембран технологи маань дотроо бол одоо хоёр ерөнхий чиглэл байдаг. За полимер болон керамик гэсэн. За яг полимер мембрантайгаа харьцуулах юм бол энэ керамик мембраны даваад хал нь бол ерөнхийдөө хамгийн энгийнээр механик болон дулааны химийн төсвөрлөлт бол өндөртэй байж байгаа. За яг энэ керамик мембран дотроо бол одоо яг керамик мембраны цолд хал нь юу вэ гэхээр ихэнх одоо үйлдвэрлэлд нэвтэрсэн байгаа керамик мембранууд бол цэвэр одоо нөгөө оксидуудаас гаргаж авсан байж байгаа. За энэ маань юу вэ гэхээр өндөр цагааны оксид байж, титаны оксид байж, силикон карбид байж тийм. Тэгэхээр эдгээр түүхийд материалууд маань өөрөө их үнэтэй. За эдгээр түүхийд материалуудаас гарган авсан керамик мембран одоо өндөр температур шатан гарган авдаг учраас бол одоо хүртээгдэх нь бас өөрөө өртөг өндөртэй болдог байгаа. Тэгэхээр бас том хэмжээнд бол үйлдвэрлэлт хэрэглээ нь бол хязгаарлагддаг байгаа. Тэгэхээр эдгээр бас үнийн эртгийг бууруулах зорилгоор бол сүүлийн үеүүдэд бол одоо байгалийн түүхийд материалуудаас за тэгээ хоёр дахь түүхийд материалуудаас бол керамик мембран гарган авах юм байна. Судлаа шинжилгээний ажил бол өргөн хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бага өртөг юм керамик мембран маань бол одоо яг энэ цэвэр оксидуудаас гарган авсан керамик мембрантайгаа дүүцгүүдийн хэрэглээ үзүүлж чаддаг байгаа. Жишээ нь бол одоо тос усыг салгах тийм ээ, усан-услаас бол хүнд металлуудыг ялгах, за бромид ионыг салгах ч гэдэм үү. За бодох бодисуудыг мөн ялгах юм хэрэглээ үзүүлэх бүрэн чадaltaй. За бид бүхний яг өнөөдрийн одоо энэ ихтгэлийн маань гол зорилго бол за кавлын болон доломитаас одоо байгалийн түүхийд болох кавлын доломитаас керамик мембран гарган авах. За энэ гарган авсан мембранаас тийм ээ усан-услаас хүн металлуудыг ялгах. За мөн одоо энэ кавлын болон доломитаас гарган авсан мембраныг мөнгөөр хөгжүүлээд усан-услаас бромид ионыг ялгах ийм зорилготой ажлыг үр дүн танилцуулнаа. За тэгэхээр энэ эхний хэсэг маань бол одоо саяхан ярьсанчлан за кавлын болон доломитын байгалийн түүхийдэд байгаа. За эдгээрээс гарган авсан мембранаар усан-услаас бол комплекс гэдэг нь цогцоор нь одоо хүн металлуудыг ялгасан үр дүн хэсгийг танилцуулнаа. За эхлээд товчхон тийм ээ мембраныг яг яаж гарган авсан бэ танилцуулъя. Тэгэхээр энд бол түүхийдээ боловсруулаад за
хөвлээд за өндөр температурт бол ерөнхийдөө шатаагаад гарган авсан байгаа. За тэгэхээр энэ мембраныг ашиглаад усан усмлаас хүнд металлуудыг одоо шингээс яг туршилтын горим бүлгийн доор харагдаж байна. За ингээ үр дүнгийн хэсгээс танилцуулахад бол за энэ бол бас нэг бид бүхний туршлагын ажлын нэг хэсэг учраас за энд зөвхөн кавлын болон за доломитын нэмэлттэй мембран гарган авсан байгаа. Тэгээ энэ зураг нэг дээр бол зөвхөн кавлын болон доломитын нэмэлттэй мембранаар тийм усан усмлаас хүнд металлуудыг шингээсэн үр дүн харагдаж байна. За тэгэхээр энд бол ерөнхийдөө зөвхөн кавлынаас гарган авсан мембран бол тийм хүнд металлуудын шингээлт бол бас харьцангуй гайгүй. За доломитыг нэмсний дараа бол энэ шингээлтийг бүх металлууд дээр бол ингээ ихсэж байгаа. Мөн одоо нэвтрүүлэлт бол ихсэж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр эндээс доломит маань бол хүнд металлуудын шингээлт болон нэвтрүүлэлт гээд хоёр параметрыг хоёуланг тийм ээ сайжруулж байгаа нь харагдаж байна. За мөн одоо ялгаатай температур тийм ээ шатааж гарган авсан мембрануудаар бол одоо усан хүнд металлуудыг шингээх туршилтыг бас хийж гүйцэтгэсэн. За энэ үр дүн бол одоо энэ зураг хоёр дээр харагдаж байгаа. За энд бол одоо шатаалтын температур бас буурахад бол одоо шингээлтийн хүнд металлуудын маань шингээлтийн хөв бол одоо буурсан байгаа нь харагдаж байна. За энэ маань юутай холбоотой вэ гэхээр бас өндөр температур тийм ээ том пор сайз их том хэмжээгээр үүссэн бол энэгээр бас хүнд металлуудын агуулгын устдаа хамт нэвтрэх юм боломжтой байдаг байгаа. За дараагаар нь бас тухайн тийм ээ жил уусан тийм концентрац индекс гэдэг туршлагаа бас хийж гүйцэтгсэн. За эндээс харахад бол концентрац индекс гэдэг бол бас шингээлтийн хөв маань ингээ буурсан байдалтай харагдаж байна. За элемент толгойн хувьд аваад үзэх юм бол одоо хар толгойн тийм ээ шингээлтийн хөв хамгийн сайн шингээгдсэн байгаа. За энэ маань юутай холбоотой гэхээр хар толгойн маань ионоор радиус болон Паулын электроныг үүд юм байна. Бусад одоо металлуудаараа харьцуулах бол харьцангуй өндөр гэж байдаг. Тэгэхээр энэ маань хамгийн сайн шингээгдэж байгаа. За тэгэхээр эдгээр туршилтуудаас бас бид бүхний яг энэ гарган авсан мембран тийм ээ хэрхэн амжилттай тийм энэ хүнд металлуудыг шингээсэн байна гэдгийг батлах зорилгоор одоо багажид шинжилгээний харуулзуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. За эхний шинжилгээний үр дүн бол энэ CMDS-ийн үр дүн харагдаж байна. За тэгэхээр энд бол шингээлтээс өмнө яг бид бүхний мембран дээр элементийн агуулгаар тийм ээ химийн ялгаараа бол хөнгөн цагаан болон кальц, магний тийм ээ цахиур за хүчил төрөг шилжиж байгаа бол за шингээлтийн дараагаар бол бид бүхний бас хүнд металлууд бол хар тоглох зис, цайр болон кадмийн бол одоо илэрсэн байгаа нь харагдаж байна. За энэ бол CMDS-ийн mapping гэж зураг байгаа тийм. За мөн одоо XPS анализыг хийсэн байгаа. За энэ дээр бол энэ шингээлтийн дараах үр дүн бол энэ улаан гайнаар харагдаж байгаа. Тэгэхээр энд бол хар тоглох болон зис, цайр, кадмийн бол илэрсэн байгаа нь харагдаж байна. За мөн хойно бол дэлгэрэнгүй тийм ээ яг үндсэн тухайн элементүүдийн пикийг харуулж байгаа тийм ээ илүү өндөр XPS-ийн үр дүн харагдаж байна. За тэгэхээр бид бүхэн бас механизмыг дараах байдлаар тайлбарласан байгаа. За энэ хүү тийм ээ кавлын болон доломитаас гарган авсан мембран яг үндсэн түүхий эдүүд маань бас зөвхөн нэг хоёр төрлийн оксидуудаас тогтсон биш маш олон төрлийн найрлагатай хэм найрлагатай. Дээрээс нь болохоор энэ бид бүхний тэжээлийн явуулмал бол олон төрлийн 5 одоо хүнд металлын агуулж байгаа учраас бол одоо энд бол тийм ээ бид бүхний мембран дараах хүнд металлуудыг бол ион салцаа за физик шингээлт мөн одоо гадаргуун комплекс за электростат талцлаар бол одоо шингээх боломжтой маа гэж үзэж байгаа. За гарган авсан үр дүн бол одоо бусад сулгай шинжилгээний үр дүнтэй харьцуулах юм бол за эдгээр хүнд металлуудын шингээлтөө бол харьцангуй бас бид бүхний гарган авсан мембраны үр дүн бол харьцангуй сайн дэвшин. За мөн одоо нэг онцлог зүйл нь бол бага дагалтанд за нэвтрүүлэлтийн хурцтайгаар үзүүлэлттэй байгаа. За тэгэхээр энэ хэсгийн яг ажлыг товчхоонд өгөх юм бол яг энэ 1001 зүйлийг температур шатааж гаргаж авсан мембран бол одоо энэ усан усмлаас эдгээр хүнд металлуудыг шингээх хамгийн тохиромжтой мембран байгаа. За тэгэхээр энэ шингээлтийн хөв буюу жишээ нь одоо энэ хар тоглох зэс цайр бол 99, 90, 85 хүчтэй ийм хөвтэй бол одоо маш өндөр хөвтэй сайн шингээж байгаа нь харагдаж байна. За хоёрдугаар хэсэг нь болохоор энд саяын дээр яг дурдсан кавлын болон доломитаас гарган авсан мембраныг бас мөнгөөр хөгжүүлээд модификац хийгээд усан усмлаас бромайд ионыг ялгах судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. За энд бол томчхон яаж модификац хийсэн процессыг харуулж байна. За мөнгөнийхөө усмал бол дээрийн кавлын болон доломитаас гарган авсан мембранаа дүрээд за тэгээд кальцинашн явуулаад усан усмлаас бромайд ионыг ялгасан байгаа. За энэ бромайд ионыг ялгаж байгаа туршилтын нөхцөл бол доор харагдаж байна. За тэгэхээр шууд туршилтын үр дүнгийн хэсэг рүү оръё. Тэгэхээр энд бол мөнгөөр модификацлахаас өмнө бол одоо кавлын болон доломитаас гаргаж авсан мембран бол өөрөө тийм ээ бромайд ионы шингээлт бол маш бага харагдаж байгаа. За мөнгөөр модификацлахны дараагаар 87.9%-тэй тийм ээ шингээлттэй
сайн сайжирсан байгаа нь бол та харагдчих. За энэ болохоор ерөнхийдөө механизм маань яаж явагдах вэ гэхээр нэмж цэнхтэй мөнгөний яв маань бол одоо зэрэг цэнхтэй 3 удирдлагын хооронд за хүчтэй химийн холбоогоор за ингэж механизм маань явагдах юм аа. За тэгэхээр мөн одоо кальцинашны температураас хамаарат тийм яаж боромодын шингээлийн хувь яаж өөрчлөж идгийг бас судалсан байгаа. За энэ дээр бол кальцинашн хийхээр бол одоо шингээлийн баг зэрэг буурж байгаа нь харагдчихжээ. За мөн одоо нэвтрүүлэлт болно гэхээр өөрчлөлт байгаа нь харагдаж байгаа. За мөн кальцинашны температурын хэмээн нөлөөлөл одоо нөлөөллийг бас судалсан үр дүнд харагдаж байгаа. Тийм ээ. Кальцинашны температур бас буурахаар бол шингээлийн хувь буурж байгаа харагдаж байгаа. За мөн одоо pH-ийн нөлөөллийг судалсан байна. За эндээс бол ерөнхийдөө pH 7 хамгийн тохиромжтой борон байгаа нь харагдажээ. За тэгэхээр бол мөн одоо багш танил зүйлээр бол одоо ингэ тодорхойлсон байж байгаа. За энэ бол шингээлийн өмнөх хэмжээтэй анализ. За шингээлийн дараа бол боромод бол илэрсэн байгаа харагдажээ. Мөн одоо XPS анализээр бол шингээлийн дараа бол тийм ээ боромодын пикэд бол илэрсэн байгаа харагдажээ. Ялангуяа тэр боромод 3D дээр тийм ээ өөр боромод 3P дээр бас илэрсэн байгаа харагдаж байна. За тэгэхээр эндээс товчхон дүгнэхэд бол за энэ каузын болон доломитаас мөнгөөр модификачлаад гаргаж авсан мембран бол боромодыг бол одоо усан талаас үр дүнтэйгээр ялгаж байгаа нь харагдаж байгаа. За тэгэхээр энд бас нэг товчхон бодоход бас саяын хоёр төрлийн мембранаас гадна бас нэлээдгөө хэдэн төрлийн мембран өөр аргаар хөгжүүлээд гаргаж авсан байгаа. Бус усандаас хромыг зайлуулах, одоо тос ус салгах юм зорилттой мембран хүртэл байгаа юм бүрдэн. За баярлалаа. Green Chemistry химийн хөгжлийг Монгол